Бүгдийн харуулна хөө аммаглан болоод тайвандаа албанд морсон хүүтэн аминдехөө амар болоод эсэмэндээ. За сайн байцгаана уу? За өнөөдөр дүүрэн вилла дээр дүүрэн зочныхоо дараагийн дугаарыг бэлтгэн хүрэхэд бэлэн боллоо. За энэ удаагийн дугаарт хөгжмийн зохиолч, дууны яруу найрагч, дуучин, за ийм уран бүтээлчийг урьсан байна. Ингээд Батөргөл ахыгаа танилцуулж байна. Ингээд өнөөдөр манай дүүрэн хойморт уран бүтээлч Батөргөл ах маань морилон саадж байна. Сайн байна уу та? За сайн байна уу? За сайхан зусж байна уу? Сайхан зусж байна. Урьсанд баярлалаа. Таны уран бүтээлийн ажил амжилттай ойрд юу хийж байна та? За би ч одоо нэг цуврал тоглолтуудаа хийгээл одоо ер нь дуусгаж байна. Маргааш нөгөөдөр улсын филармон дээр Фидланд гэдэг их гоё морин хуурайн одоо цөөхөлийн шинэ хамтлаг гарсан. Тэд нартай одоо бас хамтарч тоглолтоо хийх гэж байна. Ийм санаатай баг шүү дээ. Би зүгээр яг одоо нөгөө лам олцсон дээр мөргөөд ав гэдэг чинь нэг асуулт асууя гэж боддیں۔ Таны нөгөө үрд би амьд яваад яах вүлээ гэдэг дууны үг гэдэг чинь одоо тэрийг мөнхийн ус гэдэг. Одоо ингээд баг 30-40 жил дуулагдж байна уу тий. Ер нь яаж юм одоо брэнд гэх юм уу? Урт хугацаатай юм одоо бүтээлийг тойрвдөг юм бэ гэж асуултыг таныг ирэхэд асууя гэж бодож ирсэн. Ер нь яаж тий одоо хүмүүсийн зүрх сэтгэл үе үеийн одоо 3 4 5 6 үеийнхний одоо зүрх сэтгэлийг ингээд булаагаад одоо хайрын захианы ард нь урд нь болоод ч тийм ингээд явдаг ийм урт настай уран бүтээлийг тойрвно. Тэр нь үе үеийнх нь магадгүй дахиад цаашаа хэдэн жил ч явах юм мэдэхгүй байна л да. Ийм уран бүтээлийг энэ тойроход одоо ямар нууц гэж байд юм уу? Эсвэл одоо тэнд зарцуулсан цаг хугацаа гэж байд юм уу? Эсвэл одоо ингээд дээрээс мэрээс доороос юм байх уу? Тэрийг асуумаар санагдаад байна. Гэхдээ хүн болгоных л өөр өөр л байдаг байх л та. Тэгээд би бол өөрөө их баяртай байдаг. Энэ бас нэг аз гэж хэлэх юм да. Одоо дуу зохиосон хүн болгоны дуу болгон ингэж урт удаан ингэж оршдгоо богино настай байдаг. Гэтэл энэ аж богдын харуул мөнхийн ус. За энэ цаваа хонгор гэл энэ дуунууд бол үнэхээр ингээд 30 жил хүмүүсийн дунд ингээд амьд оршоод байгаа нь бол надад өөрт их гоё байдаг. Зүгээр энийг би нэг хайхтар мундаг онлын хувьд нэг тайлбарлаж бол үнэхээр мэдэхгүй. Энийг зохиож явахдаа би нэг хин нэгэнд одоо таалагдах гэж зохиогоогүй. Хамгийн гол нь миний шалгуур бол энэ надад таалагдах хэвээр. Тэгээ яг миний тэр дотор оршиж байгаа тэр мэдрэмжийг яг оновчтой гаргах хэвээр гэсэн энэ гол шалгуурыг тавьж тэгээд өөрөө их өөнтөж тийм амархан төрдгөө миний дуунууд эхлээд аяа зохиочоод тэр ая бол яг надад үнээр яг юм эхнээсээ дуустал бүх элементүүд нь надад таалагдах хэвээр нэг юм жоохон таалагдахгүй бол би тэрийгэ дуусгахгүй ингээл яваад хайгаа суучдаг. Тэгээд тийм амархан дуустдаг. Нэг аяа ингээд дуусгачих юм бол за одоо ингээд үгээ зохионо гэдэг. Тэгээд тэрэндээ үгийг их эвлүүлнэ. Тэрнээс нэг юм яруу найраг шиг ингээд нэг амар урсж орж ирээл тэгээд нэг цагийн дотор ингээд нэг юм яруу найраг шиг юм бол бичдэггүй ингээд бас л нөгөөт нэг юм үг үгээр нь тэр юундаа ингэж тааруулна. Заримдаа нэг юм гой санаа ороод ирнэ. Нөгөө санаа нь тэр дууныхаа аянд багтаж өгөхгүй хамаг үүлийг маань эдэлдэг. Тэгэл тэр за энүүнийг яаж товчлуул энчээ гоё таарах вэ? Дээрээс нь тэр чинь өнөөт нэг аяных нь өөрийнх нь онцлог гэж байдаг. Тэр зөөхөр заримдаа одоо жишээ нь аавын мөртөө шоронд нь гэж хэлхийг аавын мөртөө шоронд нь гэж дуулчих болохгүй шүү дээ. Тэр чинь айгу муухай тэр өргөлт мөргөлт энтрээ бол яг ингэ заавалчгүй тааруулах хэрэгтэй байдаг. Тэгэхээр тэр болгоныг ингэж бодож нэг юм хийдэг ухаантай.
Мөнхийн хувьсаа хувьд бол юу л да чинь би Орос цэцэрлэгт хүмүүжиж Орос сургуульд одоо сурч төгссөн болохоор монгол хэлэндээ өөрөө их тийм тааруухан байсан. Тийм үү. Тэгээд тийм ном их уншиж одоо миний эхний ингээд ном гэхэд бол монгол ном Орос сургуулийн хүүхэд 5 дугаар ангидаа Монголын нууцлагчааг анх уншиж эхэлж байсан. Тэгээд тийч мэдгүй маш их харав. Тэгээд өнөө Монгол Орос Монгол тойл 57 оны зузаан тойл байдаг байхгүй. Тэгээд тэрэн дээрээс ингээд тэр Монгол мэдгүй үгнүүдээ хайж уншин өөрийнхөө илэрхийлэх гэсэн Орос дээр бодсон санаагаа Монгол болгоход заримдаа өрөхгүй. Тэгэхээр нөгөө Орос Монголоо ухаж агаад монголоороо ингэж нэг чадан ядан буулгана гэл. Тэгээ тэгсээр байгаа л ерөнхийдөө нэг юм арай нэг дүнгүүр ярьдаг усан гэх юм уу. Тэгээд нэг өдөр тэр Монгол Орос толио ингээ эргүүлээд чи уран зохиолын ном шиг уншаа суучих ш заримдаа тэр толич. Мэдхгүй гоё сонирхолтой үгнүүд тэнцээ их байдаг тэр 57 оны тэр толио. Тэгээ ингээ ухаа сууж ирсэн чи үзэсгэлэнт гэдэг үг гараад ирдэг байхгүй. Яг хөө үзэсгэлэнт гэж үгийг бол Оросч ямар ч сургуульд өгсөн хүн бол мэдэхгүй юм гэж байхгүй. Гэхдээ надад энэ үзэсгэлэнт гэж үг ямар гоё үг вэ гэж яг энэ нүдэнд их торж харагдсан байхгүй. Тэгэл үзэсгэлэнт гэж ингээл хэдэн өдөр бодож явсан. Тэгэл үзэсгэлэнт чамтайгаа уулзраагүй бол үрд би амьд яваач яасан билээ гэдэг юм. Дахилтын маань сүүлийн 2 мөр ингээд төрүүлээд ороод ирсэн. Тэгэл тэр чин дахилтынхаа эхний мөрийн нөхөж үлгэр домгийн мөнхийн усыг хүртсэн ч гэж. Тэгэл за энэ бол мөнхийн ус гэдэг дуу ингээд зохиож ирсэн байна. Та хэдэн настай байсан? За би одоо нэг 18 19 сарцаа байсан болоо да. Яг ийд дурладаг. Харин тийм. Та ер нь бол юу юм бэ шүү дээ. Одоо миний ойлгосноор бол ингээд нөгөө юм хүмүүс чинь ингээд онгодоороо гэлдэг ч тийм. Гинт орж ирээл тэгэл ингээд бичсэн. Тэгээ тийм болохоор сүүлд нэг харахаар би энийг бичсэн гэж үү гээл тийм. Хүмүүс ялангуяа яруу найрагчдаг тийм юу гэдэг шүү дээ. Одоо тухайн үед тэгэл орж ирээл бичээл хайцсан байсан. Тэгээ нэг шүлгийн ном гаргах гад дэвтрээ ухаж ирсэн чи гараад ирсэн. Би энийг бичсэн байх таа гэж бодож иж үлээ гэх мэтлээ ингээд нэг юм бараг л өөрөө хийгээгүй өөр нэг эд шидийн хүч хийцсэн юм шиг тэгж одоо шүлэг хүчдэг яруу найрагчдын тэрх байдаг шүү дээ. Та бол бүр ингээд үг болгонтой нь үз тардаг юм шүү дээ. Тий. Үндсэндээ та баг ингээд нэг юу гэх юм. Миний хэллэгээр бол ингээд барилга барьж байгаа юм шиг ингээд материал болгоны судлаад тэгээд ингээд тий тэрийг угсардаг юм шүү дээ. Инженерчлэж хийдэг юм шүү дээ. Сериозна гэдэг шиг тий. Яг хөө надад нэг удаа тэг санагдчихсан. Би цаваа хонгорыг яаж байгаа ч үлээ ингээд нэг сонссон чинь ингээд нэг танихгүй хүний нэг юм дууг ингээд сонсож байгаа юм шиг. Тэгээд тэгээ энийг би нэрээ бичсэн бахтаа гэж бол надад нэг удаа тэг санагдчихсан. Та одоо ингээд нэг юм таны хөгжмийн тухай ингээд ярихээр одоо country style гэж шүү дээ. Одоо юу гэх юм манайхаар юу гэх юм одоо Америкийн зохиолын дууны жанр гэх юм юу гэх юм ардын дууны жанр гэх юм уу? Тэр нь ардын дуу талтай. Ардын дуу талтай. Богино дуу байхгүй. Богино дуу богино. Нийтийн ч юм уу те. Яг минийх ч өнөт нэг зөвхөн country биш бас folk, Ирландын folk, Америкийн country. Тэгээ Монголын бас язгуур урлагийн нөлөө надад их байдаг. Намайг баг байхад миний өвөөгийн маань ихч буурай маань бидний бүгдээрингийн юм цомбон туурайтай хөрөнгө гэж дуугаараа. Хүртэн дуу. Бүү хэлж өсгсөн байхгүй. Тэгээ өвөө маань үлгэр их ярьж өгнө. Тэгэхээр тэр их нөлөөлсөн болов уу гэж би боддیں۔ Тэгээд гэртээ очихоор аав country дуу их сонсдог. Тэгээд Join By-ийн юм пянцтай. Тэгээ унтахад тэр пянцыг тавиад өгчдөг. Тэгээд эмээ маань цомбон туурайтай хөрөнгө дуулж өгнө. Монгол country.
Монгол country. Тэгээд тэрний чинь ингээд нэг юм сүлэлтсэн тийм аюуд гэх юм уу да орж ирсэн. Та бол одоо өөрөө хөдөө төрж өгсөн шүү дээ тий. Одоо юу гэдэг 40 мянган гэдэг юм уу одоо ханах гэж байна. Микрохтэй. Тэнгүүт ингээд жишээ нь ингээд яг би зөв тэр нөгөө аж бүгдийн харуулыг боддог байхгүй юу. Ийм адуу ингээд нутг руугаа гүүхч гэдэг юм уу тий. Тэгээд аж бүгдийн харуул амгалан болоо тайванда албанд морцсон хүү гэж хөдөөгийн амьдрал ахуу тий. Монгол ахуу яваал. Тэгээд тэнгүүд энийг ингээд одоо жишээ нь юу гэдэг хөдөө төрж өссөн яруу найрагчд бол ингээд ахууг нь мэдж байгаа болохоор мэдэрч бичих сэдв шүү дээ тий. Тэгтэл та одоо ингээд Орос сургуульд микро төрж өсөөд Орос сургууль сураад тий. Тэгээд аав нь Америк country сонсгоод ингээд явж ирсэн хүн байна шүү дээ тий. Тэгээд яг яаж одоо хүний уран бүтээлийн жанрч гэдэг юм өөрийнхөө нэг юм философиг олох гэдэг шүү дээ. Тэр залуу байхдаа яаж тэгж юу гэдэг юм Монголын ардын дуушигч гэдэг юм уу? Монгол бэсрэг уртын дуушигч гэдэг юм уу? Ийм жанр руу тэгээд Америк маягийн country-тэй холж оруулаад ингээд одоо дуу болгоё гэдэг ийм brilliant idea гэх юм уу одоо супер санаа гэх юм уу? Эсвэл супер сахилгагүйт л байхгүй бас нөгөө талаараа тэрслүү байна шүү дээ тий. Бусдаас өөр бай гэдэг. Энэ санаа юу нь яг яаж төрсөн? Та юу нь тийм хүүхэд байсан юм уу? Эсвэл зүгээр одоо юу байсан? Тэр энэ таны энэ уран бүтээлийг ингэж бусдаас өөр хийж байгаа чинь нэг юм та нэг юм дуурах гэдэг шүү дээ. Энэ дотор тэр одоо хөдөлгүүр гэх юм уу? Сэтэл юу байсан юм? Яг намайг хүмүүс ихэвчлэн нэг юм хотын цагаан гартай хөтөл гэж боддог байх л та. Тэгээд намайг баг байхад аав ээжтэйгээ би 100 болохоор л хөдөө явдаг. Манайх нэг юм жижигхэн ногоо москвичтэй байсан. Тэрэн лүүгээ ингээ байдаг бүх юмаа ингээ чихэл явдаг. Очоо хөдөө очоод малчин айлд очдог. Тэгэл тэнцээ өнөө хүүхдүүдтэй хамт тэрвэрлдэл унтсан шүү дээ. Тэгээ өглөө тэгэл хөл нүцгэнгүүгээр нөгөө тугал монгол инээ тэрэг ингээл гараад гүйдэг. Тэгэхээр нэг тийм бүр нэг аймаар тасарсан нэг монгол амьдрал мэдхгүй нэг тийм юм. Би чам тавтайгийн баяраа бол байгаагүй юм шүү дээ. Тэгээ ер нь бол хөдөө явах их дуртай. Хөдөө явахаараа өнөө аав чинь country-тай касета хийчихэл тэгэл тэр хөдөөний хээр талчин бол тэгэл тэр country хажигнуулаад явна шүү дээ. Тэгээд ааваараа бас дуудвал аав маань их гоё дуулдаг тийм хүн байсан. Тэгэл одоо юу гэдэг тэр дайсны цэргүүд сонсцгоо гэдэг киноны тэр дууг Дорны тэнгэр дутаа манараа. тэрийг тэрүүнийг одоо би ааваараа дуулуулдаг. Тэгээд ааваа нөгөө дуугаа дуулаад. Тэгээд аав би нэг сон дандаа тийм цэргийн дуу их дуулуулна. Байдаг чи боо мөрөндөө зүгээд баяр цагтаалхалнаа гэж одоо жишээ ийм дууг аавтайгаа ингээд дуулуул явдаг тийм цэрэг марш стилийн тий. Тэгээд юу ээж бас гоё дуулна. Тэгээд ээжээрээ ингээд дуулуулаа. Тэгээд ер нь хөдөө явна гэдэг чинь замдаа тэгээд ингээд дүмбийгээд явахгүй шүү дээ. Замдаа дуулж явна. хамгийн аз жаргалтай мөчүүдийн бас нэг болдог. Тий. Тэгээд ер нь нэг юм айл аваачаал ингээ хайчдаг. Тэгэл тэнцээ чи өнөт нэг эхний 7 хоног ингээл нилээн ядарна. Нөгөө мах захаа их өгүүлэн тэгэл нөгөө айргаа уугаал аав ээж байхгүй. Тараг уугаал борцоо өдөл. Тэгэл тэнцээ чи өнөө адуу малтай ингээл бас нэг ноцтой. Дээрэс нь манай аавын өвөө эмээ хоёрын одоо энэ Sky Resort байгаа хөрхрөөт чинь 100 ингээ малтай гарчдаг. Тэгээд тэнцээ чи өнөөт нэг юм уу тугал мугалтайгаа ноцтой бол пинд яаж ингээд оруулж ийн гэж хөлөө бэлшүүлээл. Аман хуур киноны сонм өвгөн чинь яг тэр хөрхрийн ам руу очиж туслан лугаа нүүдэн штэ тий. Юунаас байгаа тий. Хаашаа очих гэсэн хөрхрийн аманд очие бууя гэдэг. Би тэрийг их сандаг байхгүй. Тэгэл одоо аман хуур киноны сонм өвгөн хөрх юм их нэртэйгээ муудалцсангаа хөрхрийн ам руу тэр нэг 53 дачаага ачаад явдаг тий. Тэгээ би харин за Улаанбаатар хотынхны цуслан байж дээ гэж болдог байхгүй. Та тэгвэл ийм ахгүй бол минийх ингээд их би ер нь их өөрийгөө их азтай хүн гэж боддог. Ер нь манай үеийнхэн бол их азтай. Нүхтэй. Би
социализмыг үзсэн. Социализмын сайн талын илүү давуу их мэдэн тэр хэлмэгдүүлэлт энэ тэр сэхэтний төөрөгдөл энэ гэдэг чинь бол бүр надаас нэлээ өмнө болоод өнгөрчихсөн. Тэгэл тэр 80 он энэ гэдэг чинь бол Монголын хамгийн амгалан сайхан үе байсан. Би тэр социализмын үеийг мэднэ. Дараа нь би бүр учиргүй хөгшөрчөөгүй нэг 20 эдтэй байхдаа шинэ энэ арчилсан нийгэм зах зээлийн эдийн засаг гэдэг рүү яг ингээ хөлөө тавихад бол яг хоцроогүй байсан те. Тэгээ энүүнийг байгуулахад гар бие оролцсон. Тэгэхээр ийм хоёр системын аль альны сайтай муутайг нь одоо бас мэддэг. За тэгэл манай ээжийн талын өвөө эмээ нар маань одоо ийм тэр тухайн үеийн улс төрийн товчоо хүмүүстэй бол одоо орж гардаг. Тэ одоо мөрд оржгүй энэ төр манай өвөө эмээгийнхаар орж гардаг тий. Дамдын сүрэнгуйтай одоо жишээ нь ингээл төгөлдөр хуур дарж барайл энэ төр байх юм. Одоо нэг талаараа ингээ мэддэг. Нөгөө талаас манай аавын талын аавын маань өвөө эмээ болохоор энэ ажилчны районд байдаг. Тэгээд тэнцээ одоо кабинет. Тийм тэгэхээр тэнцээ очиод гараад хөвгтөд тоглохоор тэр чинь тэгээд нөгөө ажилчны районы хөвгтөдтэй л өсөн шүү дээ. Тэгээд тэднэртэйгээ зодтолтол модалцаал найзлал хэрэг хийгээл ингээл гүн штэ. Тэгэхээр ингээд ийм нэг талаасаа ийм амьдрал мэддэг, нөгөө талаасаа бас ажилчин ангийн амьдралыг бас ингээд мэддэг. Тэ тэгээ миний нийлдэг хүмүүс ингээд их олон янзын хүмүүстэй би ингэж найзалж нөхөрлж явсан те. Тэгээд одоо юу гэдэг жолооч молооч нарын хүүхдүүдтэй ингээд тоглоол гүйжлээ. Энд ч очихороо сайд нарын хүүхдүүдтэй тоглоно те. Тэгэхээр нэг юм айгүй сонирхолтой тийм амьдралыг одоо хэв маягтай байсан гэх юм. Та сая ярьлаа ш нөгөө нэг юм одоо арчлан нийгэм гэ те. Зах зээлийн эдийн засгийн нийгмийг үзсэн ингээд. Одоо бол бидний ойлголтоор бол одоо эрх чөлөө одоо ингээл хон хамтлаг одоо дуугаа дуулаа те. Харахнуудыг халахлнаа гэл аз болж хонх дугарлаа гэл. Тэгээ одоо бидний жоохон байсан. Тэгээд тэр нийгэм солигдоход тэгж нэг эрх чөлөөтэй болсон юм гэж ойлголттой. Улс төрийн хувьд ч те. Таны хувьд эрх чөлөөний тухай ойлголт яг юу вэ? Эрх чөлөө гэж таны хувьд яг юу юм? Эрх гэж юу юм? Чөлөө гэж юу юм? Эсвэл эрх чөлөө гэж хосоороо юу юм ч гэдэм юм уу? Хувь хүний одоо өнцгөөс гэх юм уу? Тэгэхээр яг хуу энэ чинь нэг юм хоёр өөр хөтгөн байдгийг бид нар харамсалтай нь ялгадгүй. Англиар хэлэх юм бол freedom тэгээд liberty гэдэг хоёр ч хоёр өөр ойролцоо утгатай. Liberty гэдэг чинь болохоор хариуцлагатай эрх чөлөө байхгүй. Freedom гэдэг чинь бол юугаар ч хязгаарлагдаагүй одоо эрх тий. Тэгэхээр эрх чөлөө гэдэг үгний чөлөө гэдэг нь их сонио үг байхгүй. Тэгвэл үүлэн чөлөөний нар гэж хэлдэг штэ. Тий. Тэр чинь одоо нэг юм тодорхой орон зай хязгаартай байгаа. Хязгаартай тий. Тэр нэг юмар хязгаарлагдаж байгаа байхгүй. Тэгэхээр эрх чөлөө хоёр ч юм бол тусдаа. Тэгэхээр тэр эрх чөлөөтэй байна гэдэг чинь би бол liberty юм болов уу гэж ойлгоод байгаа байхгүй. Нэг юм юу хүснээр дур зоргоороо авирлах биш. Яг өөрт бурхнаас заяасан эрхээ хүнд саад болохгүй эдлхийг эрх чөлөө гэж хэлнэ. Зүгээр эрх гэх юм бол одоо ингээд зүгээр би эрхээрээ эрхлэн гэж хэлдэг шүү дээ. Одоо буруу эрхэлцэн энэ гэж хэлдэг шүү дээ. Тэр бол эрх гэж яваад байгаа. Тэгэхээр ямарваа нэг юмыг хашгаар заавалчгүй тэрүүний хүчтэй эсрэг хөдөлгөөн үүсдэг. Тэ чи хандлуу бөмбөг хичнээн хүчтэй шидэн төчнөө хүчтэй буцаж ойдог. Тэ. Тэгэхээр одоо бидний эрхийг их хязгаарлаж исэн өмнөх нийгэмд тэгэхээр буцаж ойхдоо хитрхи их чөлөөтэй одоо эрхтэй байгаад тэгэхээр одоо тэрнээсээ хүмүүсийн одоо бас ингээд залхаж байгаа нэг юм илрэл байгаа даа байхгүй. Тэгэхээр биднэрт нэг юм эмх журам хэрэгтэй байгаад байна. Эн чинь бол анарх болчлоо гэдэг. Тэгэхээр одоо нөгөө тал руугаа бас хит савах юм бол нөгөө дарангуул руугаа буцаад ингээд гулгаж орчих гээд нэг ийм байдал өнөөдөр манай нийгэмд ажиглагдаад байна л да. Тэгэхээр бид нар ялангуяа бидний үеийнхэн 70 оныхны 80 оныхны нуруунд дээр маш том
хариуцлага ирж байгаа байхгүй. Ягаад гэвэл бидний дараагийн үе бол тэр социализмын үеийг бол мэдэхгүй. Тэ? Тэгэхээр тэр хүмүүс яг ямар шийдвэр гаргах уу гэдэг чинь нэг юм өрөөсгөл шийдвэр гаргах өндөр магадaltaй байхгүй. А бид нар бол социализмын үед бол ийм юм гоё байсан. Ийм юм муухай байсан гэдгийг бас мэдэх байхгүй тэ. Тэгэхээр бид нар энэ хоёр талын туйлшрлыг хязгаарлаж тэр яг оновчтой голчийг олж шийдвэр гаргах нь бол бидний хариуцлага юм байна гэж би боддог. Тэгээ эрхчлөө миний хувьд одоо юу эрхчлөө юм гэхээр би хүн садаа болохгүй, надад хүн садаа болохгүй байхыг л ерөнхийдөө би эрхчлөө гэж ойлгодог. Тэгээ одоо энэ ч өнөө ардчлал гэдэг хүмүүс ярихаараа нэг зөвхөн эрхчлөө гэдэгтээ андуураад байдаг. Ардчлал чинь өөрөө маш нарийн шинжлэх ухаан. Тэрүүнийг одоо жишээ нь би Америкт очиод 4 жил ингэж нэг үдсний хувьд номын үдсний хувьд энэ чи өөрөө маш нарийн бидний одоо ердийн хувьсрийн төвшөнд бидний мэдгүй юм цаана их байдаг. Судалж унших ойлгох юм их байдаг. Тэгэхээр тэрүүнийг мэдхгүйгээр зүгээр хүмүүс ингээд нэг өөрсдийн төсөөллөөрөө нэг юм хийх гээд яваад байгаа нь бол маш их олон эрсдэл араасаа дагуулж идэв юм байна гэж би харж байгаа. Тэгээ нэг юм хэрэглээ гэдэг юм уу те одоо жишээ нь хит ингэж баригдмал ядуу ах үед байжгаад дараа нь ингээд задрахаараа тэр хэрэглээ нь хитрхи ингээд назгаараад нэг том данхайсан том джип бараал нэг том байшин сав бараал машингүй байсан тийм амар үнэтэй хувц сонор авах гэж ингээд араас нь улаарал те тэгээ тэр мөнгөний төлөө ингэж нэг гүйж мөнгөний боол болчихж байгаа байхгүй тэр ахуйн боол тэгээ тэрэнд хамгийн харамсалтай нь хүмүүс хоорондын харилцаа хамгийн түрүүнд золиосон гэж явчихж байгаа. Найз нөхдөдтэйгээ нэг юм сайхан тухтай суугаад уулзах цаг зав байхгүй. Дандаа л нэг юм ажил хэрэгээр хэрэгтэй хүмүүсийг ингэж нэг олж уулздаг. Тэрнээс зүгээр нэг таалагддаг хүнтэйгээ нэг суугаад нэг гангар гонгор гээд нэг юм нарга жаргаж яхахыг хоёулаа хамт нэг суугаад ингээд нэг байж ах бол тэр чинь жинхэнэ аз жаргал тэгээд чи эрхчлөөтэй байна гэдэг чинь тэр аз жаргалыг идэл чадж байгаа хүнийг би одоо тий анзаараад ахаар нэг юм амар тайван байх биднэрт тэр одоо тэрийг мэдэрж байгаа эрхчлөө гэдэг юм уу. Тэр их төвтэй одоо яг бидний амьдарч байгаа нэг юм дутагдаад байгаа юм шиг надад бол санагддаг байхгүй юу. Яг таны саяны хэлснээр найзтайгаа ингээд нэг юм уцаа харахгүй тий тэгээд нэг юм байн уцаа авахгүй ч гэх юм уу. Юуж бодохгүй яг ингээд нэг юм одоогоо мэдрээл тий стандарт нар жаргаж байгаагаа анзаараад тий байдаг бол тэр бол бидэрт хамгийн хэрэгтэй байгаа эрхчлөө юм байна. Юу ч бодохгүй гэхээр наа чи нэг жоохон бясалгал тал руугаа болчих юм болов эсвэл нэг оройгүй тэнэг хүнтэй тийм нэг юмтай зүгээр санаа зовхгүй те нэг юм санаа зовнилгүй тий төгшөөргүй нэг заа одоо тэр нэг юм маань яаж байгаа болдоо гэж нэг ингэж нэг шаналаад байхгүй зүгээр өөрийнхөө хүссэн тэр таатай бодлыг бодох юм тунгаах тэр бодлоо ойлгох хүнтэйгээ хуваалцаж ярьж тэгээ миний хэлж байгаа одоо зөвчин болоо буруучин болоо энэ хүн юу гэж боддгийм бол гэж нэг ингэж ярьж суугчин болоо өөрөө их гоё найз нөхдийн одоо үн цэнтэй цагаа өнгөрүүлэх мөчөөд одоо тэр юм болов уу гэж байна. Айгүй гоё юмч байна. Бараг нэг анзаардаггүй тий нэг юм найз нөхдөдтэйгөө уулзахаар ихтэй гэдэг юм уу хүмүүс ингэж за нэг тийм юм ярингаач гэдэг юм тий кофе ууя гэж байгаа болгоч танаа нэг юм дандаа тий ажил хэрэг ярих гэдэг ч юм уу тийм байдаг шүү. Гинт уулзъя гэхээр ер нь бол ихвчлэн миний хэрэг гарсан байдаг тий. Ер нь бол тий уулзсан биш л дээ зүгээр би хүнд хэрэгтэй байна гэдэг чинь бас өөрөө хэрэгтэй тий зүгээр байнга тэгээд ах чинь л өөрөө хэцүү болохоос шүү дээ. Тэгэхээр бид нар өөрсдөө зарцуулах цаг байхгүй болчиход байгаа нь хэцүү байгаа юм л да нэг юм. Заавалчгүй нэг юмны араас нэг юм хүн хатан хөөцөлдөх биш те. Ер нь бид нар Монгол орн маань ямар сайхан бэ гэдгийг бид нар өөрсдөө анзаархаа болцсон. Одоо жишээ нь тэр хөгжингүү гэж байгаа улс оронд бол нэг бодлын сайхан л та.
Гэхдээ тэнцээ чи ингээ хүссэн газараа ингэж яваад зүгээр нэг юм морь харчиж болохгүй шүү дээ. Тий. Чи Монголын хээр тал хаа хүссэн газараа машинаараа ингэж яваад хаа хүссэн газараа машина хатгаад тэгээд нэг юм загсаж агарахаа эргүүлээд ингээд сууж ах чинь бол дэлхийд бас л ховор боломж шүү дээ. Яг тийм санагддаг. Хоёр баг зарим тохиолдолд 2-3 км яваад бид нар ингээд шууд ингээд ийм одоо онгон тагшин байгаль гарч ирж гол иргэн дээр очиж байгаа юм олон дотроо шууд ууланд орж. Яг ингээд нөгөө өндөр хөгжсөн оронд бол бидэрт тийм боломж бол баг байхгүй шүү дээ. Маш удаан ирж байгаа. Яг тэр үед бол үнэхээр сайхан шүү, ийм азтай шүү гэдэг. Одоо бидний хөгжиж цэцгэлсний гайхаад байдаг Солонгос улс аимшигтай шүү дээ тийм хүмүүсийн амьдрал. Яг хөө ингээ гаднаас нь харахад их гоё л доо. Мундаг үйлдвэрлэлтэй болсон, хот суурин их гоё болчихсон. Тэгсэн мөртлөө одоо тийчээ залуучууд нь бол маш их бухимдалтай амиа хорлож байгаа хүмүүсийн тоо бүр яахаа мэдхээ болсон. Тэр өнөөт нэг юм гүүр засцсан. Тэр гүүрэн дээрээс нь хүмүүс үсрээд болж өгөхгүй болохоор тэр чинь өдөрт илүү цагт ч илүү 2 хүн үсэрч өгөө амиа хорлдог. Тэр чинь юу гэсэн үг те. Тэрэн дээрээс тэрүүнийг болиулах гээд тэнцээ өнөөт нэг дээр нь гарч болдгоо эргэлддэг юм бариулын тийм болгоцсон те. Дээр ингээд дарах гэхээр тэр нь ингээд хожброод байдаг те. Тэгээ ингээд баахан видео камерууд тавьчихсан. Тэгээ тэрүүнийг байнга ингээ хүн хянжээдэг. За энэ явж байгаа хүн гүүрэн дээрээс өсөрчих магадлал юу вэ гэдгийг химэл оюун ухаанаар одоо тооцоолж байна. Тэгээд тэр хүн өсөрчихээр байх юм бол тийшээгээ очиж тэр хүнийг аврах хүмүүс ингээ. Өдөр чи өөхөх хэрэгчлөөгчгүй болчиход байгаа юм шүү. Өөхөлгөхгүй байгаа юм шүү. Харин тэгээд чи нэг тийм сайхан цэвэрхэн гудамжаар яваад ийм өндөр сайхан байшин одоо ажилтдаг ч юм уу тийм байлаа гэж чи амьдрах утгагүй гүүрэн дээрээс очиж үсрэх гээд байвал чи тийм амьдрал. Тэгээ гүүр нь эргэлдээд ингээд авируултгүй те. Гэтэл Монголд бол яг үдэ бухимдал цухал хөдлөх юм бол их байна. Гэхдээ тэр бол бидний тэр зовлон бол тэр хүмүүсийн зовлонгоос бол хамаагүй бага байхгүй юу. Тийм. Тэгээд миний дотор ямар бат итгэл үнэмшил байдгүй гэхээр дэлхийд хаач адилхан үйлчлдэг Паретогийн зарчим гэдэг 20-80% байдаг. Бүх энэ болж бүтэхгүй байгаа юмыг үүсгэж байгаа юмны 20% нь нийт зовлон бэрхшээлийн 80%-ийг бий болгож байдаг. Тэгээ бид нар тэр 20%-ыг нь олоод засчих юм бол бидний амьдрал 80% сайжирна. Зэрэг нь шүү дээ. Тэгэхээр одоо жишээ нь чи Японд байсан хүн тэнцээ тийм юмыг болохгүй юмыг олоод 80% сайжруулах гэхэд бол тэр бараг мэддэхгүй байхгүй. Нөгөө юм төгс болцсон учраас нэг жоохон л өөрчлөлт гарна. Монголд ингээд бүх юм нь ингээд замбраагаа алдсан байгаа нөхцөлд 80% сайжирна гэдэг чинь бол бид нар бараг өөр улс оронд очицсантай адилхан тийм өөрчлөлт гарах байхгүй. Тийм. Төсөөлтөө бидний амьдрал 80% өөрчлөгдөнө гэдэг бол амар байхгүй юм чи. Гэхдээ би зүгээр ингэж анзаарсан шүү дээ. Ийм том улс орнуудын ингээд ч юм уу том системийн асуудал эргэж хартлах уддаг нүсэр систем болохоор ингээд эд эдээрээ бүх юмар эргэж харах маш удаа. Тэг яг бид нар бол юм жижигхэн учраас юм эргэж харахад их хөнгөн юм шиг байна. Бага хугацаа зарцуулна ингээд юугаа өөрчлөхөд. Би зөвхөн түрүүнд бодож ирсэн. Одоо ингээд та ингээд айгүй ацтайгаа ярьж штэ. Хоёр систем үзлээ. За тэгээд дэлхийн хамгийн одоо тий социализмын төв зэг байсан орны бараг одоо автономит улсад өсч хөгжлөө шүү дээ тий одоо Монгол гээ тий Орсын тий тэнгүүтээ юу гэдэг төрийн захиргаагаар очиод нөгөө талынхын систем дотор очиод сурсан биз дээ Америкт. Та бол одоо ингээд юу гэдэг хавийн хараас цавын цагаан луу гэх юм уу тий цавын цагаанаас хавийн харлуу гэдэг юм уу шилжиж амьдарч үзлээ. Яг хөө танд бол ингээд нөгөө энд юу н таны давуу тал юу вэ? Та нүүдэлчин гэдэг майндсетийн давуу тал гэж байсан уу танд? Одоо нүүдэлчин чи өөрөө дэлхийд байхгүй давуу тал. Тэр нь юугаар илэрдэг вэ гэхээр Монгол хүн асар хурдан дасан зохицдог. Японд очивол Япон хүн болчтой. Германд очивол Герман хүн болчтой тий. За Монголд ирчихээрээ бид нар яагаад ингэ болж бүтдгүй юм гэхээр манай энэ бий болсон энэ өнөөгийн систем биднийг муу байхыг шаардаад байгаа байхгүй.
Тий. Та дөрөв нөгөө нэг тоглолтын дээр бас яг хэлжсэн байхгүй. Биднэрт одоо ингээд одоо бидний энсхэтэнгүй байна гэд түрүүний. Тэгээ яг тайлбарыг хэлээг байхад бол надаа өчтөө айгүй дээр үе гэдэг юм уу нөгөө социализмын үе аав жоохон байхын үеийн ойлголт шиг сонсогдож байгаа. Гэхдээ нөгөө тайлбарыг хэлэхээр бол гэж үнэхээр тийм юм байна гэж бодсон. Тэгэхээр би таныг энэ тайллыг хэлэх хэрэгтэй байхаа гэж бодож байна тий. Яг Сэхэтэн гэж та хэнийг тодорхойлж байгаа юм тий. Тэр хүмүүс нь үнэхээр байхгүй байгаа юм уу тий. Яг хоо Сэхэтэн гэдэг чинь өөрөө манайд маш өнгөцхөн буруу ойлголт төгссөн. Дээд сургууль тий төгссөн. Өөрийнхөө биеийг зовоодгүй нэг юм бичиг цаасны ажил хийдэг болгон өөрийгөө Сэхэтэн гэж тодорхойлох гэдэг. За дээрэс нь бас нэг сургууль төгссөн байна. Гэтэл Сэхэтэн гэдэг бол тэрнээс хамаагүй гүн маш чухал ойлголт. Сэхэтэн байхын тулд хүн дөрвөн шалгуурыг заавал давсан байх хэрэгтэй байдаг. Нэг нь бусдын төлөө сэтгэл, empathy биш, altruism. Одоо өнөө 300 спартанчууд гэж тэгж штэ. Тэр чинь өөрийнхөө амийг өрж бусдыгаа урж штэ тий. Тэгэхээр одоо эн чинь хамгийн дээд хэлбэр тий. Тэрний. Одоо энэ бол дэлхийд даяараа спартанчууд гэж байгаа болохоос биш. Яг манай Монголын түүхийг аваад үзэх юм бол тий. Одоо жишээ нь юуны Хүтний тулдаан билүү. Мангууд тулдаанд орохдоо за бид нарын ард үлдэх өнчөө өрөөсөн эхнэр хүүхдүүдийг та нар маань мэдэх болтугай гэдэг тэр эргэж ирэхгүй тулдаанд мангууд огийнхоо ордог штэ. Монголын нууц төвчөн дээр бол тэр маш тодорхой ингэ бичсэн байдаг. Тэгээ тэр чинь би өхөвч би энэ үхлээрээ нөгөө хэдийгээ бол амьд үлдээн тэд нар бол ялтаа байгуулна гэсэн тэр итгэл үнэмшлэр өөрийгөө золж байгаа байхгүй. Тэр энэ бол одоо тэр альтруизмын дээд хэлбэр. Энэ бол нэг юм шашны мунхаг одоо юу гэдэг юм би өөрөө амиа заслах хэрэг биш. Тэгээд тэр нэг юм деважм очино гэдэг утгаар биш те. Би бол яг юм өөрийгөө гаргууд гаргаж байгаа. Гэхдээ энэ бол утга учиртай. Сайн их том үйлсийн төлөө би одоо өөрийгөө золж ийн гэдэг чинь хамгийн дээд одоо өргөлтэй. За тэр бол өдөр болгон хийгээд албагүй. Одоо жишээ нь Монгол түмэн улс төрчдөөс хүсэж байгаа юм бол та нар ингээд төрийн жолоог атгах байгаа юм бол зөвхөн өөрийнхөө төлөө биш. Үндэснийхээ төлөө, биднийхээ төлөө та нар зүтгэлчтэй гэдэг тэр өсөл тэр альтруизмыг ихэд байгаа байхгүй. За хоёр дахь нь бол нөгөө яриад байгаа мэдлэг туршлага. Энэ бол диплом биш юм. Чи одоо Оксфордыг төгссөн байлаа гэж хэлэхэд болчихгүй. Тэр чинь тухайн салбарынхаа бүр оргилд нь хүрэх ёстой байхгүй. Тэгээд тэр бүх онлайн мэддэг, практикийг мэддэг. Тэгээд тэрэн дээр үндэслээд өөрийнхөө шинэ онлыг гаргаж ирэх хэмжээнд гарсан хүний тэр экспертиз баггүй. За ер нь бол эрдэмтдээ хүн гэсэн үг шүү дээ, тийм. Зөвхөн эрдэм биш. Тэр чинь одоо нэг юм зөвхөн онлайн мэдлэг биш байхгүй. Тэр үнийг хэрэгжүүлж чаддаг. Тий. Эрдэмтдээ хүн гэдэг нь би тэр зүгээр нэг юм уншсан биш, дуулсан биш, тий. Одоо нөгөө одоо чадвартай гэх юм уу, эд шидтэй одоо өөрөөр хэлбэлтэй тэрийгэ буцаагаад ашиглаж чаддаг. Яг үнэ. За гурав дахь нь бол иргэний зориг юм. Иргэний зориг гэдэг бол одоо юу гэдэг нэг хүн амьтныг одоо нэг сүрж зодтолдод цохилдог ч юм уу эсвэл танкын доогоор гранат бариад орох бол тэр бол иргэний зориг биш. Тэр бол зүгээр одоо баатарлаг зориг тийм. Иргэний зориг юугаараа ялгаатай вэ гэхээр зарчмын төлөө, шудраг ёсны төлөө тэрнийхээ төлөө одоо ингээ бат зогсож чаддаг хүнийг хэлдэг тийм. Тэгээ одоо хажууд нь нэг юм сул дорой хүнийг дээрлэх жахад тэрүүнийг өнгөрөөдгөө тэрүүнийг хамгаалдаг шудраг ёсыг одоо хэрэгжүүлэгч. Тэр хүмүүс нь олуулаа байлаа гэд айгаад ингээд амаа хамхаад явдаг биш те. Одоо олонхын солиорл гэж байна штэ. Бид нар олуулаа юм чинь зөв л байж таараа гэж одоо фашист үзэн штэ тэр те. Тэрүүнийг сүрж чаддаг байх хэвээр. Тэр дарга буруу юм шаардж байвал
даргаа би энийг чи хийж чадахгүй. Ягаад гэвэл эн чинь хууль бус эсвэл наад чи муухай штэ гэдэг хэлэхгүй баг чинь өөрөө тэр иргэний зорилгын илрэл. За дөрөвдөх нь нөгөө сая яриад байдаг тэр төлөвшөл. Төлөвшөөгүй хүнийг бусад хүмүүс дагахад айгүй хэцүү. Одоо маш мэрэгэн түргэн одоо маш зоригтой ухаантай бус төрний төлөө байлаа гэд өөрөө ингээд төлөвшөөгүй хүн байх юм бол тэр хүний чинь ингээд хаана очиж яаж ямар эрсдэлд орох бол гэдэг чинь өөрөө ингээд бас айгүй асуудалтай байхгүй. Тийм учраас хүмүүс дагдгүй. Тэгэхээр энэ дөрвийг ингэж заавалчгүй хангасан хүн сэхэтэн болдог. Энэ дөрвөн шалгуурын аль нэгэн дээр унчхад тэр сэхэтэн байж чаддгүй. Жишээ нь бусдын төлөө сэтгэл байхгүй бол чи сайнаар бодоод бэртгэж юм. Зөвхөн өөрийгөө ингээд сайн сайхны төлөө яваад байдаг бусд нь хамаагүй те. За муугаар ярих юм бол боловсон соёлтой дээрэн чинь цагаан цагтаа хулгаач. Тэ ингээд яаж баригдахгүй санхүүгийн аргаар юм хулгайлж идээд ах уу гэдэг чинь одоо тэгэл тэрний одоо бүр туйлын муу илэрхийлэл багхгүй те. За иргэний зориг байхгүй байх юм бол зүгээр л нэг юм сайн иргэн болчихж байгаа. Одоо юу гэдгийг нэг юм хажууд нь буруу болохгүй юм байх юм бол одоо яадаг үлээ энэ ч одоо ингэж болохгүй штэ гэдэг нэг дотроо тэгээд ахаас биш тэр нь бол ямарваа нэгэн үг үйлдэл болж ил гарч ирдэг. Тэгэхээр за тэгээд төлөвчлийг бол хэлчихсэн тий. Тэгэхээр энэ бүх чинь ингэж нийлж ирэх хүн сэхэтэн болдог. Тэгээд сэхэтний ерөөсөө ач холбогдол юу вэ гэхээр нөгөө эргэн тойрныхоо хүмүүсийг төлөвшүүлдэг. Тэр бодол гэдэг чинь ер нь юу юм бэ? Энэ чинь хүний дотор өрнөж байгаа яриа байхгүй. Чи өөрөөсөө юм асуу. Тэр асуултанд хариулна. Тэ? Тэр чиний асуулт чинь ямар байна? Хариултаа тэр өөрөө шууд тодорхойлчихдаг. Жишээ нь амьдрал яагаад ийм шудраг биш юм бэ гэдэг ийм асуулт бол өөрөө хамгийн байж болох муу асуулт байхгүй. Яагаад гэвэл хариулт нь шууд ингээ хөнгөцчээ. Яагаад гэвэл бусад хүмүүс аягүй муухай. Яагаад гэвэл амьдрал угаасаа ийм шудраг биш гэдэг одоо гэдэг ч юм уу дандаа нэг юм нэг ийм амьдрал муухай гэдэг юмыг шууд хүлээн зөвшөөрчөөд тэрнийг яагаад гэдгийг хайгаад хэлж байгаа байхгүй. А гэтэл асуулт нь за сая болсон үйл явдлаас би юу сурав? Би юу буруу хөв? Би яаж өөрийгөө засах уу гэдэг ийм асуулт байх юм бол хариулт нь тэрүүнийгээ дагаад тис өөр болоод ирчихдэг тийм. Тэгэхээр дэрэгдэх хүмүүс нь юу бодох вэ гэдгийг сэхэтэн хүн тодорхойлж явдаг. Тэргээрээ онцлог. Тэ өнгийн засч өгдөг тийм. Тэгэхээр манай нийгэм өнөөдөр ингээд маш бохимдолтой байгаагийн одоо цаад шалтгаан нь бидний бодлыг түүчээлэх хүн байхгүй болчихдог. Тэгээд нэг юм дандаа нэг юм ижилхэн хэмжээний хүмүүс хоорондоо нэг юм тогоо тойрсон хэрүүл хийгээд байгаа байхгүй. Би одоо ингэж бодож байна л да. Яг маах нөгөө дүүрэн гэдэг нэртэй. Тэгээд та нэг уран бүтээлүүдээ яаж зохиосон тухай, тэр уран бүтээл яаж төрсөн тухай, тэгээд дуугаараа дамжуулж та нийгэмд нэг юм хэлээд дээ шүү дээ. Яг гоо янз янзын л хэлж байгаа бох тийм. Тэнгүүд таны нэг юм туул их гээд дуу байдаг гэж. Тэгээд туул гэдэг бол яг гоо төрөг угсааны үг шүү дээ тийм. Тэгээд тэр дуу төрсөн түүхээсээ бид нарт хуваалцвал яагаад энэ дуу гэж одоо ер нь яг гоо Монгол үндэсний талыг нь туулд хичээж байгаа шүү дээ. Тэ? Туул гэдэг одоо туулыг юу гэдэг амьдралын их булаг гэвэл Монгол түмний талын хичээж байна тийм үү? Тэгээд одоо өстой ундаалахын ундаалж, угаахын угааж, ариутгахын ариутгаж тэ одоо тэгээд ганцхан хүмүүс биш шүү дээ. Тэгээд чинь орчинтой юутай хийтэн модтой устаа зүлэгтэй ингээд хотын өнгөлөөд явж байгаа. Тийм болохоор тэр дууны талаар яаж төрсөн, яагаад бичих болсон ч гэдэг юм уу. Тэр талаасаа яриач гэж л усмаар байна л да. Энэ туул гэж энэ дуу маань бүр 15 6-тай байхдаа зохиож ирсэн дуу. Тэгээ туул гэдэг чинь өөрөө бас дүүрэн гэсэн утгатай төрөг юм тийм ээ. Тэгээд үнэхээр намайг баг байхад энэ туул маань өнөөдрийнх шиг юм байгаагүй. Үнэхээр дүүрэн байсан. Тэгээ аав маань ярьдаг байсан байхгүй. Би баг байхдаа ингээд
Энэ туул голоор сал урсгадаг байсан юм байна л да. Тэгс. Энэ тэрэлжийн тэр хавьд мод бэлтгэлтэй. Тэгс. Тэгээд тэрүүнийг ингээ уяар доошоогоо сал болгож урсгадаг. Тэгээ аав тэр салан дээр нь ингэж гараад хөвдөг байсан юм байна. Тэгээ ингээд голын хоёр ирэг нь харагдах үгүйтэй байсан гэж байгаа байхгүй тэр салан дээр урсж яхад тий. Тийм том өргөн байсан. Тийм өргөн байсан. Тэгээ надад ингээд маш их харамсмаар санагддаг байхгүй. Аавын маань үед байсан тийм гол миний үед багассан байсан. Гэтэл сайхан дүүрнээрээ байсан. Одоо энэ хөрхрээгийн тэмцчээ ингээд гүүрэн дээр очихоор тэнцээ тултай байлаа шүү дээ. Тийм үү? Тэгэл тэр гүүрэн дээрээс ингээ харахад ингээ бүр тэр ёроолт нь ингээ тийм гойлон шиг юмнууд ингээ хөндлөсөд өвтцсэн. Тэгэл орой ингээл очихоор чинь тэнцээ нөгөө тул чинь орой гарч ирж ангуучлаа. Тэгэл цүл цал гээл ингэж яагаад тэгээд ийм том загастай тэр чинь цурхаа мархаа амттай тэгээд тэр чинь ийм тэрнээс чинь зүхтаж өнөө жижиг загаснууд чинь ингээ уснасаа өсөрж гараад ингээл шумж ярьж байгаа нь бол ингээ сонсогддог тэгээд ийм тэр цүнхэл мөнхөлтэй ингээл ийм усан ногоонороо эргэлдээл маш тийм гоё байсан байхгүй намайг баг. Тэгээ одоо ингээд бүр байхгүй болоод заримдаа ингээд тасраад ахаар надад ийм тэр хүүхэд байхад л одоо яг нэг тийм харамсах сэтгэл одоо сэтгэл төрж исэн. Тэгээд энэ дууга зохиож исэн юм л. Одоо нөгөө дүүрэн байсан туулч нь бол туулаад гарахаар туул болчиход байгаа шүү дээ. Яг хөө би дотроо нэг тийм гинэнч гэх юм уу тийм бодолтой. Туул цаг маань буцаад дүүрээд ирэхин цаг сайн цаг эргэж ирнэ гэж би боддгийг. Тэр одоо нөгөө юу гэдгийг 67 он 68 он гэл амар том үер болж байлаа шүү дээ. Тэгээ одоо яг тэрээс хойш 60 жил байхгүй. Тэгээд яг юу нэгээд анзаарч хад манай энэ дүүрэнгийн энүүхэнд нэг малтай айл байсан. Гэсэн чинь өнгөрсөн өвөл бид нэр энд байшин барай байжсэн чинь өвлжийн дундаас нь булга гэхгүй. Тэгээ яг надад зүгээр бодгцсон юм юу гэхээр юм ингээ иргэдэг. Цаг хугацаа ингээ иргэдэг. Тэгээд 30-аад жилийн ингээд нөгөө өвлжөө бариад байжсэн малчны хотон дотроос нь булга гараад энэ усаа зөөж уудаг байсан айл өвлжингөө хотон дотроос усаа уусан байхгүй энэ өвл. Тэгээ яг хөө ер нь энэ газрыг сонгоход ч гэсэн нэг тийм булаг шанд ингээд байглаараа ингээд гараад ирж байгаа. Тэгээд нэг юм усны нэг бас нэг юм хагалбартай гэх юм уу. Тэр нь бас энэ одоо хотхоныг сонгох, газрын сонгох бас нэг нөгөө нэг шалтгаан. Одоо байглаараа хүртэл оргилж байгаа болохоор гээд. Тэгээ нөгөө талаас яг хөө энэ тэр саяны усны асуудал буцаад тэр нөгөө одоо бомбын ирэнчгэл яриад байгаа шүү дээ. Усвал дахиад тийм юу болох байхаа. Туулгол буцаад их тийм баялаг болох байх. Нөгөө талаас энэ хүмүүс их ногоон гэж ярьдаг болчихлоо шүү дээ. Байгаль орчныг одоо хамгаалъя, усаан гамны, аригдлыг, бургас тарийч гэдэг юм уу. За тэгэл ямар ч л байсан хуучин шиг тэрэлжийн ихэнд гойлон одоо тайраал салаар урсгаж хажуу үйлдвэрт ашиглаж исэн тэр цаг үеийн тэр бол одоо домог мэт болж өнгөрлөө шүү дээ. Тийм болохоор туул удахгүй тийм сайхан болох байх. Тэгээ туул нь дүүрээд ирэхэд тул нь бас буцаад ирэх байх те гэж ингэж бодож байна. За тэгвэл таны тэр 15 настайдаа туулт хамс их эко одоо сэтэлтэй хүү байсан байна шүү дээ. Тэр эко ч юу юм зүгээр бидний Монгол ах угаасаа энэ дэлхийг хайрладаг уламжлалтай хүмүүстэй. Би өнөөдрийн энэ монголчуудыг та нарын яг юу ч монгол юм гэж боддог байхгүй. Монголоороо ярьж чадахгүй. Тэгээ өвөг дээдсээсээ үлдээсэн бүх ёс заншлаа бүгдээрээ мартцсан. Тэгээ бидний чухам яг юу монголын гэж би гайхдаг байхгүй. Тэгээ энэ сайн цаг ирнэ. Яг л одоо цаг эргэж байгаа. Би ч одоо энэ өөрийнхөө судалгаа тэгээд тэрэн дээр суурилсан төслийнхөө хүрээнд байгаль орчныхантай бас их харьцдаг байхгүй. Тэгээ одоо миний нэг бас их ойр дотны минь найз
Цукубагийн сургуулийг төгссөн PhD хийсэн усны чиглэлээр. Цукубаг алдартай сургууль шүү дээ. Тийм. Тэр чинь дэлхийд яг одоо байгаль орчныхоо судалгаагаар тэргүүлдэг сургуулиудын тоонд ордог. Тэгээ тэнцээ яг усны чиглэлээр докторийнхаа зэргийг хамгаалсан. Эмхүү гэдэг миний найз үгүй. Тэгээд тэр хэлж байгаа нь одоо усны жарган эхэлж байгаа. Одоо ус их болно гэсэн тийм юм хэлж байгаа байхгүй. Тэгэхээр туул маань одоо дүүрэх байх гэж би найдаж байна. Тэгээд бид нар Монгол хүмүүс буцаад Монгол болно гэдэгт би бол бас их найдаж байгаа. Тэгээд тэрүүнийг зүгээр найдаад хүлээгээд суугаад байх биш. Бид нар тэрний төлөө ажил хийх ёстой, хичээх ёстой, шанцтай, бууж өгөхгүй байх ёстой гэж би боддог. Таны энэ нөө бэлгэдлийн үгэн дээр нэг одоо хавчуурах хийхэд гэдэг шиг бид нар чинь энэ дүүрэн виллагийнхаа үндсэн архитекторыг хийж байхдаа Монгол гэрээс их тийм санаа авсан байхгүй юу? Тоонноос санаа аваад, хангуу харилцаанаас санаа аваад, тэгэл нөгөө юм одоо юу гэдэг юм байгальд үлдэц байхтаа гэдэг юм уу? Одоо тийм амьдралынхаа урт хугацаанд ингээд энэ хаус ингээд эргээд буцаад дараагийн өөрчлөлт орно шүү дээ. Нүүдэх ч юм уу, буулгадах ч юм уу. Тэгэхэд хорвоо дээр үлдэх сорвын их баг тэр байх. Энэ майндуудыг бол бүгдийг л Монгол гэрээс санаа авсан. Яг гоо би нөгөө архитектурын сургуульд оюутан байхад дандаа ингээд дизайны хичээл ингээд янз бүрийн төлөвлөлтийн хичээлүүд ордог. Тэгээд нэг ном сурах хүчиг өгөндөө сурах хүчгийн эхнээс ингээл эхлэнгүүт ингээл үндэстэн яснуудын орон сууц гэдэг ингээл түүхийн одоо хичээлэр эхлэн штэ. Ингээл эрэнгүүт эскимосчуудын дээр цасны барилга. Тэгэл Монгол гэр орж ирдэг. Тэгэл Монгол гэрт бол нөгөө зоонингийн асуудал их том байдаг. Тэгэл энтэл нь эмгтээчүүдийн хэсэг, тэгээ хоол одоо иргэнэг ингээл энтэл нь зочны хэсэг, аавын хэсэг, энэ хоймор гэдэг ингээд тойрог хэлбэртэй. Тэгэл үнцэг байдгүй. Нөгөө талаасаа нөгөө байнгын нар эвэрлэх сайтай. Бид нар хойд өргөрөд амьдардаг хэрнээ дээврээ цонхтой. Тэгэхээр чи нөгөө яг Скандинавийн орнууд шиг ингээд нар баг үздэг хэрнээ хэрвээ наран биш талтаа цонхтой байвал үзэхгүй шүү дээ. Тэгтэл Монгол гэр үргэлж наран талтаа цонхтой байх жишээний. Тэгээ нөгөө талаас бидний энэ нэг юм ам бүл хідүүлээч байхаас үл хамааран жижиг орон зайд багтаж амьдраа сурцсан. Тэгээ яг хангуу харилцаа байдаг нь үр хөвгтөө өвтлөөд унтчихдаг. Ээж аваа гэдэг асарсаар хагаад одоо явуулдаг ч гэдэг юм уу. Тэгээ энэ нэг юм хорвоогийн жамаас нэг гажуудаагүй. Амтнаар бол нэг үүрэндээ байгаад байгаа байхгүй. Энэ санаа энэ төр бол биднэрт үргэлж юм яг нөгөө талаас мартагдсан байсан. Зөвхөн бид нар бол дүүрэн виллагаар санаа авна гэдэг нь бол бас ингэж гаргаж ирж байгаа, сануулж гаргаж ирж байгаа ийм хэлбэр юм аа. Тэгээ хэрвээ Монгол гэр хаус байсан бол нэг иймэрхүү байх байсан болов уу гэдэг одоо төсөөлөл. Хоёр давхар оролдлого. Тэгээ хоёр давхар тий. Гэхдээ энд яг Монгол гэрт байхгүй юмнууд байна л да. Одоо бид нар Монгол гэрийн хамгийн муухай нүд үзүүлэлтэд байгаа юм дид үтцэл байхгүй. Цэвэр ус, бохир ус. Тэгээд цэвэр бохир байхгүй гол асуудал бол цахилгаан бол орж ирээд удчихлаа шүү дээ. Тийм яндан бол одоо 20 дугаар зууны дундуур ороод ирсэн. За ингээд тэнгуут буцаад тэр юмнуудыг оруулаад ингээд жижиг орон зайд зөв багтаагаад тэгээ ингээд нэг юм бараандаа дэм дэмэндээ тэгээд халуун нөөлгөн дундаа бие биенийхээ тий ээжийнхээ аавынхаа одоо ингээд тэгээ энэ хангуу харилцаа буюу хүүхдүүд ингээд хаалгаад хүчээд компьютер тоглоод алга болдог биш нэг юм хаана юу хийж яваад ингээд нэг юм мөвчөфт харагддаг нэг юм халуун амьсгааныхын чимээн дундаа ингээд байж байгаа нь Монгол гэрийг нэлээд Монгол гэрийн одоо сайн талуудыг авч шингээх гэж одоо туйлын их орлого хийсэн байгаа юм. Тэгээ нэг хэн намар дизайн бас хийгээгүй. Тэгээ нэг өвлж бас хийгээгүй. Нилээн бас цөөн тооны намар цөөн тооны зуныг дамжуулж одоо та нөгөө дууны үг бичихтэй болохгүй бол орчихдаг гэдэг шиг бас нилээн удаж ээж гаргачихсан байхгүй. Тэгээ тэр мөр нь бол бас чи нэг л оролдлого шүү дээ. Тэгээ төгс шийдэл гэж бол байдгүй. Гэхдээ нэг тал ингээд бидний зүгээс хийсэн бас нэлээд чамбай оролдлого болов гэж бодож байгаа. Тэгээ энийг ойлгох хүмүүс нь ойлгож нөгөө зарим нэг хүнийхэн зүрхэнд нь ингээд цоглох зүрхэнд нь ингээд чимээ өгвөл одоо хөдөлгүүл юу гэдэг юм лээ. Одоо нэг юм чавцыг нь хөндүүл гэж байгаа шүү дээ. Дутагтаад байгаа юм ч юм уу. Эсвэл нэг ийм юм байсан бол гэдэг бод. Тэрэнд нь ингээд ордлого хийсэн болов гэж бодоод байгаа байхгүй. Гэхдээ яг санал нэг байна.
энэ түрүү эрх чөлөөний тухай хэдүүлээ ярьлаа шүү дээ. Тэгээд ерөөсөө эн чинь хүнийг ахуйгаас нь чөлөөлж өгч байгаа байхгүй. Нэг том байшин барьчаад тэгэл тэрнийхээ банкны зээл хүүгийн төлж ийн гэж одоо ингээд нэг юм шар маха атаа. Тэгэл тэрүүний чинь арчлан цэвэрлэн гэдэг чинь өөрөө бас арчилгаа ихтэй. Хүүхдүүд нь ингээд яваад өгөхөөр тэр нь ингээд нэг хоосон болчоод тэгэл нэг юм хоёр хүн тэнцээ ерөөсөө нэг боломж л ингээд эргэлдээд байдаг. Тэгээ нөгөө хүүхдүүдийнх нь өрөөнүүд нь ингээд хоосон байгаад байна тийм үү. Тэгэхээр энэ одоо Монгол ахуй бол ер нь явж хамгийн зөв юм байна гэж би бол одоо хувьдаа дүгнэдэг. Тэгээ яг бүх хэрэгтэй юмнууд нь л байдаг. Тэгээд нэг юм эдийн шунал, эдийн боол болно гэдэг чинь өөрөө хамгийн өрөвдөлтэй. Тэгээд нэг юм брэнд хөөгөөд л тэгээд нэг юм бүхэл бүтэн өрөө гаргаад тэрэндээ ингээд нэг хувцаа хийж барьж ийн гэл те. Би бол ерөөсөө миний хувцас бол ерөөсөө л нэг юм шкафын дотор бүх юм багчдаг. Тэгээ би ерөөсөө нэг тийм хувцас хонор гэж юм шинэ хувцас авах гэж би ерөөсөө юм гэж улайрдгүй. Нэг хувцаа бол би одоо хэдэн ч жил үздэг. Хэдэн 10 жилээр нь үздэг. Тэгээд ийм нэг авахтай юм чанартай юм аав. Энэ эдлэгээ даана одоо энэ бол нэг ямар ч байсан 10 жил бол ингээд нэг энэ тэндээ нэг цоороо дурагдаад байхгүй гэсэн нэг тиймэрхүү юм авч үздэг тийм. Тэгэхээр энэ концепт чинь бол надад маш их таалагдчихэв. Ер нь бол энэ байрыг чинь навын гэсэн бодолтой сэмэрхэн бодоод сууж байна. За үг олдож өхөр холдов. За ингээд туулах гэж дууга хамтдаа барьж та бүхнийхээ энэ төсөлд нь амжилт хүсье. Тэгээд яг нэртэйгээ адилхан дүүрэн сайхан яваарай. За баярлалаа. Төсгөө. Хөх Монголын цэнхэрс удас цэнгэг туулгал минь халах нутгийн хосгүй дагн хатан туулах минь тайван бодол шиг тонглаг усаа та татхан юуны хэ Ар Монголын ариун болон ачид туулгал минь ундрах устан унтрах гал мэд юунаас ширгэнлэ эрхэм бүхнээ умарцсан биднээ их та хэлнэ юу эрт дээрээс урсаж ирсэн эрдний туулгал минь удам угсаг ихийн хүймэд ураг холбох та өвөг дэциман өвийг дамжуулсаар та минь тасраарай хөх Монголын цэнхэр судас цэнгэг туулгал минь Ямар гоё үг. Энэ дуунд асуултаар төгсгөх чухал байдгүй. Тэгэхгүй би над нэг анзаарсан юм байдаг байхгүй юу? Одоо ингээд ийм дуунуудыг харахаар над асуулт яваад байдаг байхгүй юу? Тэгээ юу, ингээ юу, тэгсэн үү гэд ингээд те та мань татаа юу, буцаа юу гэл те. Тэгэд одоо өөр олон дуунууд байдаг шүү дээ. Би ялангуяа Сарантуйгийн нэг ямар дуу вэ? Нэг дуу байдаг шүү дээ. Нэг Тэр намайг тэр намайг дурсдаг болооч гэж ах шиг те. Тэгээд ингэсэн үү тэгсэн үү гэдэг. Ер нь яагаад тэгж ингэж асуултаар дуу хийдэг. Түрүү хэлсэн шүү дээ. Хүний бодол гэдэг чинь чиний дотор өрнөж байгаа яриа. Асуулт, хариулт. Тэгэхээр эн чинь ингээд асуултыг ингээд нээлттэй орхичоор энэ дуу чинь чамааг юм бодуулж байгаа байхгүй. Нэрээ тэгсэн болов эсвэл тэгсэн болов гэдэг ингээд чиний бодлыг чи өрнүүлээд байна шүү дээ. Тийм. Тэгэхээр одоо ингээд
төрүүчийн өнөтнийг судалгаа гэж ярьсан шүү дээ. Тий. Тэгэл тэрэн дээр одоо жишээ нь хилний ач холбогдол гэж одоо айгүй их яригдж байна. Ер нь хүнд хил ямар хэрэгтэй гэж бодож байна? Таны хэлснээр бол нэвтрэлцэд хэрэгтэй шүү дээ. Үгүй. Тэр бол хоёр дахь үүрэг юм байл. За. Чи жишээ нь ийм дохио зангаар ингэж яагаад ойлголцож шүү дээ. Хилгүүч байсан. За. Сэтгэлгээ юу? Чи үг хэрэглэхгүйгээр бодох гээд үзтээ. Сэтгэлгээ юм тий. Бодол. Чи үг байхгүй бол бодож чадахгүй. Хүн хэлэхгүй бол үгүй гадагшаа биш чи дотроо чи гав ганцаархнаа байгаад ингээд юм бодох гэхээр чи үг байхгүй бол чи бодож чадахгүй. Чиний дотор зөвхөн мэдрэмж л байна. Өнөө үндсэн 6 мэдрэмж байгаа штэ. Баярлал, нуурлал, гомдно яана гэдэл одоо нэг юм 6 үндсэн одоо emotion гэж хэлдэг штэ. Чамд тэр мэдрэмж л байна. Яг яагаад байгаа нөгөө мундаг яруу найрагч чинь хүний тэр мэдрэмжийг үг болгоод хэлцэндээ агуу байдаг болохоос биш. Хүний дотор байдгүй бодол нэг юм төрчөөд байгаа юм биш штэ. Яг хэлэхэд хэлж чадахгүй дотор бүгээдсэн юмыг үг болгож хэлж байгаа нь агуу яруу найрагч чинь бол тэрүүнийг яг онж цөөхөн үгээр хэлдэг. Навшаад ингээ овоолоод тахгүй те. Яг ингээ хэлдэг. Тэр энэ бол хэлний онцлог бол ерөөсөө тэр юм. Тэгэхээр яах вэ гэхээр хэлний ач холбогдол чиний хэл ядуу байх нөхцөл чиний бодол чи ядуу. Сэтгэлгээ бол ядуу. Тий, бодол. Чи бодлоо илэрхийлж чадахгүй яг тэр мэдрэмжээ бодол болгож чадахгүй. Тэр бодлоо үг болгож хүнд хэлж чадахгүй. Зүгээр л энэ дотор чинь нэг юм ингээд нэг цээжин дээр энд нэг юм байгаад байна гэж хүмүүс ярьдаг шүү дээ. Тэр чинь хөөхий тэр мэдрэмж байхгүй юу? Тэр нь ингээд бодол болж чадахгүй, үг болж чадахгүй байгаа гэл. Тэгэхээр хүн монгол хэлээ сурна гэдэг чинь болвол тэр монголоороо бодож сурж байгаа. Бодол гэдэг чинь болвол сэтгэхгүй. Тэгээ бид нар Япон хүнээс өөрөөр сэтгэдэг. Германчуудаас өөрөөр сэтгэдэг. Тэгээ тэр үндэсний сэтгэлгээ гэдэг чинь болвол тэр хэлтэй шууд ахуйтай нь холбоотой. Наадхан дээр чи аюун санаа. Нөгөө японочдын хүүхдийг онц сураарай, дарга болоорой. Компани захирал болоорой гэж монголчууд тэгж хэлээд шүү дээ. Японочууд тэгдэггүй аягүй сайн юу гэж хэлдэг вэ гэхээр канжо ютака гэж хэлдэг байхгүй. Канжо гэдэг нь юу гэсэн үг вэ гэхээр кан гэдэг нь одоо мэдрэмж гэсэн үг. Жо гэдэг нь болохоор одоо канжо гэдэг юм бол мэдрэмж гэсэн үг. Мэдрэмжээр баялаг хүн болоорой гэж өргөдөг байхгүй. Аягүй сайн. Би тэрийг хүүхд хүн байх гайхчихад би бол нэг насаараа бол те одоо онц сурдаг, онц сураарай те. Сайн хүн болоорой. Мөнгөтэй хүн болоорой. Одоо засаг дарга болоорой. Одоо хөдөөнийх бол засаг дарга те. За хотод бол юу гэдэг ерөнхий сайд болоорой гэдэг юм уу? Компани захиралч болоорой юм уу гэж хэлээд оюутан болоод очсон байсан чинь энэ мэдрэмжээр баялаг хүн болоорой гэж өрөөгдөхөөр гайхчихсан юм чинь юу гэж байгаа юм болоо гэд тэгж ойлгохгүй юм чинь. Харин тий. Тэгээ сүүлд нь ойлгосон байхгүй. Ер нь бол тэр одоо канжо буюу тэр альва сэтгэл хөдлөл мэдрэмжээр баялаг байна гэдэг бол одоо тэр нөгөө хүн өөрөөрөө байх, өөрийнхөөрөө байх, өөрийгөө хэрэгжүүлэх гэх юм уу та. Тэрэнд бол их чухал юм одоо юу юм байна. Тэр нь яг хөө мэдрэмжтэй байж болно тийм. Мэдрэмжтэй байгаараа бол мэдрэмжээр баялаг байгаараа гэдэг чинь бол олон төрлийн мэдрэмжийг одоо ингэж бидээ цогцлоосон хүн болоорой гэж өрөөжсэн байгаа байхгүй. Яг хөө тэр Японы энэ үгнүүд их хардаг философи талдаа ер нь энэ бол миний тайлбар, миний тайлбар. Гэхдээ бол цаанаа одоо жишээ нь дахиад өөр хүн тайлбарлах юм гэж. Тэр мэдрэмжээр баялаг болно гэдэг чинь хүн болж байгаа байхгүй. Тийм байх. Одоо жишээ нь бид нар нэг юм хүний хөгжил гэж Европ хэлнээс орчуулсан маш буруу хэллэг байхгүй юм чинь. Монгол хэлээр тэрийг чи хүмүүжил гэж ярьдаг. Хүмүүжил гэхээр сүүл рүүгээ жоохон буруу ойлголт болсон юм. Дуулууртай хүнийг хүмүүжилтэй гэж хэлээд байдаг. Үгүй. Тэр дуулууртай чинтэй ямар ч хамаагүй. Хүний хүүхэд гэдэг бол амьтны төлөөс ялгаагүй төрдөг. Тэрийг юугаар нотолдгоо гэхээр нөгөө Мауглигийн үлгэр байдаг шүү дээ. Тийм. Тэр нэг хүүхдийг чон ингээд өсгцэн гэ тэ. Хүний хүүхдийг эхний 1000 хоног илүү дээ. 3 нас. 3 нас хүртэл бол ерөөсөө хүн болохыг нь бол тэр үе тодорхойлдог. Хэрвээ тэр үеийг өнгөрөөгөөд амьтантай өсгөх юм бол тэр хүүхэд хизээч хүн болдгоо. Тэр бол яг тийм аратан болоод өсчдөг.
Тэр Мауглигийн домогч нь их гоёор дуустдаг боловч яг бодит амьдрал дээр тэр хүүхэд хизээч хүний болоогүй юм байл шүү. Болоогүй. Яг үргэлж нэг юм амтэн шиг байсаар байгаа л тэгэл нэг удалгүй нас барцсан. Тийм гэсэн. Тэгэхээр баг амтны насаар баг 10 хэд хүрсэн гэдэг үлээ те 14 төдөж гэдэг үлээ. Тийм. Тэгэхээр хүмүүжүүлнэ гэдэг чинь бол тэр амтны төлөөс ялгаагүй бодгалыг юм боддог болгох, юм асуудаг болгох, биеэ барьж сурах, сэтгэлээ барьж сурах, юм тунгаах чадвар гэдэг одоо ингээд энэ чадваруудыг бий болгож тэгээд тэрний хэрээр тэр хүний мэдрэмж нь ингээд улам ингээд баяжаад байдаг. Эхний ээлжинд бол би даарж гин, айж гин тэгээд одоо нэг юм физиологийн хэмжээнд байсан тэр мэдрэмжүүдийг чинь ингээд одоо хамгийн түрүүнд гомдохтай одоо шудраг ёсны мэдрэмж. Тэрийг бол хинч заадгүй. Энэ бол бурхнаас заяасан юм шиг. Тэгээ өнөө чамд 8 юу лээ чамд 7 надад 7хон гэдэг чинь одоо тэрүүнийг ёжилсан хэлбэр шүү дээ, тэ. Тэгэхээр хүүхэд бол надтай шудраг бус харьцчлаа гэдгийг бол ингээд хинээрч заалгахгүй ингээд амар хурцаар мэдэрдэг, тэ. Гэхдээ тэр чинь ингээд баяжаад, тэ. Хуучин одоо нэг өнгө ялгадаг байсан бол тэр өнгөний олон янзын ялгаж харж чаддаг болохтой адилхан хүний мэдрэмж чинь ингээд салаалаад олон янз ингээд хоорондоо ялгаатай болж тэрийг хүн ойлгож биний энэ мэдрэмж байгаа юм байна. Би ингээгүй юм байна гэдгийг ингэж мэдэрч сурах чинь өөрөө тэр өнөө хүмүүжлийн асуудал байхгүй. Тэс чи өөрөөр хэлбэл тэр дуулгартай байх биш. Өөрийнхөө мэдрэмжийг ялгаж сурах чинь өөрөө ингээд хүн болж эхэлж байгаа байхгүй. За өнөөдөр бол үнэхээр нөгөө нэг дүүрэн зочин гэдэг шиг дүүрэн сайхан яриа өрнөсөн ийм ярилцлага боллоо. Тэгээд одоо улс төр хүн байх, мэдрэмж, уул ус, тэгээд одоо нийгмийн систем гэл ингээл маш олон сэдвүүдийг хөндөж одоо сайхан халуун тутан яриа өрнүүлсэн Батөргөл ахтай баярлалаа. Их олон зүйлийг бодогдуулж, их олон зүйлийг одоо санагдуулж, их олон асуултыг бас өөртөө тавьж, зарим нь хариулах гэж оролдож, зарим нь гэрийн даалгавар таваад үлдлээ. Тэгээд үнэхээр энэ одоо мэдрэмж дүүрэн ойлгосон ойлголтоор баялаг ийм сайхан ярилцлага өрнүүлсэн нэгдүгээр Батөргөл ахтай баярлалаа. Тэгээ нөгөө лам олцсон дээр мөргөө дав гэдэг шиг хоёр сайхан одоо уран бүтээл бол үеийн үед олон хүмүүсийн зүрх сэтгэлийг бол хөглж ирсэн. Энэ дуугаар нь бас одоо манай дүүрэн хоймрын одоо хоймрыг одоо милаж одоо жаврын үргэж өгөөч гэж ингэж танаас хүсэх байна. За тэгээ өнөөдөр бас хүрэлцэн ирсэн явдалд маш их баярлалаа. За баярлалаа. Нартай, салхитай, юмтай сайхан өдөр таалаа. Ач бүгдийн харуулнаа хөө. Аммаглан болоод тайвандаа. Албанд морсон хүүтэн ав миндэ хөө. Амар болоод исэн мэндэ. Албанд морсон хүүтэн ав миндэ хөө. Амар болоод исэн мэндэ. Чихмэн хангнаад байх чинхөө. Багын найз минь дурсан юм болвоо. Эс ноёны бошхон үгүйч болоосай. Бургас голдон дахин очихсан. Эс ноёны бошхон үгүйч болоосай. Бургас голдон дахин очихсан. Чихмэн хангнаад байх чинхөө. Зүрхний амраг санаа юм болвоо. Засаг ноёны дөнгөн үгүйч болоосай. Зурч болтгой хүүгээ харах юмсан. Засаг ноёны дөнгөн үгүйч болоосай. Зурч болтгой хүүгээ харах юмсан.
Зүрхнэхөө борорхын шинжин юм уу да бан дэ цохны татлаа байх чинь хөө буцаж харихын шинжин юм уу да бан дэ цохны татлаа байх чинь хөө буцаж харихын шинжин юм уу да За мөнхийн өсөө. Хан тэнгэрийн нулимс тусааю. Хангар дунаад ч тэр юм уу? Авалжин уулын хатнаас тунгагаар шан урсан гэдэг үлгэр домгийн мөнхийн усыг хүрцэнч үзэгсэлэнт чамтайгаа учраагүй болов үрдэн тандаваад шахсан билээ үрдэн тандаваад шахсан билээ зүрхнээ туслах нулимс юм уу Зүуднээ ирэх уянг ч юм уу Цэжнээ долгоолох хайр минь Цэнгэг мөнхийн ус ч юм уу Үдгээр домгийн мөнхийн усыг хүрцэнч үзэгсэлэнт чамтайгаа Учраагүй болов үрдэн тандаваад шахсан билээ үрдэн тандаваад шахсан билээ Мөнхийн аршааны чимээ мянган зууны ханьяартай нэгэнт чамайгаа нэгэн насны жаргалтай үлгэр домгийн мөнхийн усыг хүрцэнч үзэгсэлэнт чамтайгаа учраагүй болов үрдэн тандаваад шахсан билээ Tandаваад шахсан билээ на 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 Тэстэ гоё ялаа.